Авилгатай тэмцэх газар өнгөрсөн 2012 оны 5 дугаар сард шалгаж эхэлсэн Southscope Saints компанитай холбоотой эргийг прокурор Сенан шүүгэн шилжүүлжээ. Авилгатай тэмцэх газар бол нийслэлийн прокурорын газраас тус компани удирдах албан тушаалтнууд бүлэглэн 35 орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгасан байна. Энэ хэрэг Southscope Saints компани ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Justin Kapla, тус компани санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Hilarion Kajukon болон санхүү нэгтлэн бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Christopher David нарыг шүүгдэгчээр татжээ. Justin Kapla болон Hilarion Kajukon нар бүлэглэж Southscope Saints компанид ажиллаж байхдаа татвараас 90 тэрбум төгрөгийн орлогод ногдох 17 тэрбум 441 сая 333 мянга 600 төгрөгийн татвар буюу онц хэмжээний татвар санаатаагаар зайлсхийсэн ийм үйлдэлд ялах дүгнэлт үйлдсэн байгаа. Мөн компанид санхүүгийн нэгтлэн бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Christopher David нар бас бүлгэлж мөн 17 орчим тэрбум төгрөгийн татвараас төлөхөөс зайлсхийсэн. Нийтдээ 35 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн ийм гэн буруутай үйлдэлд нь нийслэлийн прокурорын газраас ялах дүгнэлт шүүгшилжүүлсэн байгаа. Одоо энэ бол мэдээж татвараас зайлсхийсэн эрүүгийн хуулийн 166 заасан гэмтэргийн хувьд хохирлын хэмжээнд одоо онц хэмжээ гэж хуулиар тодорхойлсон байгаа. Ийм учраас энэс одоо миний мэдж байгаагаар энэс одоо хохирлтой хэрэг гараагүй мөрдөн байцаар шалгагдаагүй гэж ойлгож байна. Мөн энэ хэрэг тус компани үйл хөдлөх хөрөнгө болон хаан голомт худалдаа өгшлийн банкн дахь дансуудыг битүүмжлээд байгаа юм байна. Хэргийг шалгахад нэлээд хугацаа зарцуулсан бөгөөд прокуророос нотлох баримтыг бүрэн гүйцэж шалгуулах зорилгоор нэмэлт мөрдөн байцаалт шүүхээс өмнө 2 удаа буцааж bijээ. Мөрдөн байцаалтын явцад манай улсын хэд хэдэн компанитай холбогдуулан мөнгө угаасан байж болзошгүйг шалгаж байсан ч гэм буруу тогтоогддог учраас өмнөх шүүгэрлийн үеэр мөнгө угаасан хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Хэргийг дүүргийн эрүүг хангалтны 2 дугаар шүүгэр шилжүүлсэн бөгөөд одоогоор шүүхурал тавлагдаагүй байгаамаа. Шүүх шилжүүлсэн хэрэг бол зөвхөн дотор төлөвлөгөөс зайлсхийсэн буюу Эрүүл мэндийн аймгийн 166 дугаар зүйл заасан илгэм төлөв шүүх шилжүүлсэн. Мөрдөн байцаалтын шатанд буюу мөнгө угаасан байж болзошгүй буюу одоо Эрүүл мэндийн аймгийн 166-гийн штрик 3-аар шалгаж ажиллагаа явагдсан. Одоо тэгээ та нарын яриад байгаа тэр Momnis гэдэг компанитай холбогдуулан шалгасан болгож энэ ажиллагаа тогтоогдоогүй учраас 166-гийн штрик гэдэг зүйлийг ингэ хэрэгсэхгүй болгох прокурор шийдэнэ.